Сайн байцгаана уу их үзэгчтэй. Манай өнөөдрийн дуу хистори нэвтрүүлгийн хүндэт зочноор доктор Эрдэнэт ах маань өргөдөж ирсэн байна. За та сайхан амарч. Сайхан амарч. Амарчаа сайхан байна. За тэгээд өнөөдрийн дуу хистори нэвтрүүлгээр Эрдэнэт ахынхаа сүүлийн үеийн одоо ажил судалгааны бүтээлүүд сүүлийн үеийн одоо сонин сайхнасаа ах маань одоо яриач. Би одоо 2000 жилийн өмнөх Монголын эртний төр тус хүнүүгийн хаад язгууртны булшны судалгааны ажлыг сүүлийн 20 жил дагнж хийж байна. За энэ жилд бид нэг Аранга аймгийн Өндөр Улаан сумын Ханувагийн нутагт орших Голмод 2 гэдэг газар байгаа одоо эртний хүнүүгийн хаад язгууртны булшны судалгаанд нэмж 2 булшны одоо геофизикийн судалгаа хийсэн. За геофизикийн судалгаа хийсэн бол зорилго нь бол ирээдүйд эргэжил малтах булшныхаа нэг сонголт хийж байгаа. Ер нь бол энд бид нэг 20 жил ажиллах хугацаанд үндсэндээ 4 булш малтаад байгаа. За 4 булшны 2 нь бол том хэмжээний булш, 2 нь бол жижиг хэмжээний булш байсан. За жижиг хэмжээний булш гэдэг нь яг бид нэг анх судалгаа хийж байхдаа бол хэмжээ жижиг булш нь хүүхдийн булш байж магадгүй таамаглаж малтжсэн. Үнэхээр эхний малтсан нь хүүхдийн булш мөн байсан. Гэтэл хоёр дахь нь бол насанд хүрсэн 40-с 45 орчим насны насанд хүрсэн эрэгтэй хүний одоо бүтэн уршуулгын зан үйл гарсанд байдгийг одоо тухайн хүн нь хэдийгээр галт мөнгөний эдэл бүх одоо уршуулга хойлоглох ёсон бүрэн бүтэн байсан боловч хаан хүний гэр бүл гэж нотлох цаг одоо жижигээр дуурайлгаж хийсэн хааны титэмтэй ийм хүн байсан. Тэгэхээр бидний нөгөө өмнөх судалгаанд жижиг хэмжээтэй гаднах хэлбэрээр хэлж булшны гаднах хэлбэр жижиг байх нь бол хүүхдийн булш байдсан байна гэдэг төсөөлөл судалгааны явцад бол булшны гаднах том жижиг хэмжээ бол нас хүүсийн ялгаа биш юм байна. Зэрэг зиндааны ялгаа байдсан байна гэдгийг ойлгосон. Түүнээс одоо дараагийн ээлжинд хийх юм шиг нэг тийм томч биш, нэг жижиг дунд одоо бидний одоо төсөөлж байгааг бол дунд зэрэг хэмжээтэй нэг уртаашаа 55, өргөөшөө 37 м хэмжээтэй нэг булшийг одоо сонгож геофизикийн судалгаа хийж. Эрдэнэт докторын хувьд одоо археологи судалгааны ажлууд ингээд явж байхад баруун Монголтой гэдэг юм уу, ойрд Монголтой одоо хамааралтай он цагийн гэдэг юм уу, тийм одоо түүхэн их сурвалжууд археологууд одоо олдсон юм байдаг юм болов. Түүхэн сурвалж тэмдэглэсэн Дуваас хорон үе гэдэг юм уу, эсвэл Зүүнгараа хаан тусын үе гэхээр манай Монгол орны дундад зүүн үеийн түүх боловчдаг. Энэ үеийн түүх бол үндсэндээ бичгийн сурвалж нэлээд ахуйтай. Нэгэсэндээ бол манай Монголын түүхийн Зүүнгараа хаан тусын үеийн түүх гэдэг ийм том түүхэн үеийн судалгаа хэлж байгаа. Тэгэхээр бид нэг альва түүхийг судлахдаа яг судлаач хүний хувьд бол цаг хугацааны хувьд юм уу түүхэн онцлогоос нь хамаарч сэдэв болгож авдаг. Ер нь монгол хүн бол өөрийнхөө түүхийг мэдэхийн үүднээсээ бол чулуун шивээс авахгүй бол өнөөдөр орчин үеийн түүх хүртэл бүхий л цаг үеийн түүхийг мэдэх ёстой. Тэг утгааг нь хэлэх юм бол би Зүүнгараа хаан тусын үеийн түүх бол бас л хүний монгол хүнийхээ хувьд, эргэн хүнийхээ хувьд бол нэлээд сонирхож судалсан юм уншдаг юм сэдв. Тэгээ харамсалтай нь яг хуу миний өөрийн яг малтлах судалгааны ажлын үндсэн сэдэв маань хол учраас ойрдын түүхтэй холбоотой болон ойрдын археологийн туршилттай холбоотой тийм надтай бол таарч байгаа. Нэг. Гэхдээ би эдгээр надад хамаагүйгээд ингэдэггүй бас. Би өөрөө бас энэ ойрд Монголын ард түмний аман аялгау, аман домог түүхийг бас сонирхож судалж. Одоо Ахмад өгсчүүл буурлуудтай уулзаж үтэрчээсэн юм одоо түүх бол би. Одоо тэр дундаас таны яг одоо ой тоонд үлдсэн энийг бас үнэхээр одоо Монголын маань залуу үе бас одоо мэдэх хэрэгтэй, сонссон байх ёстой ч гэдэг юм уу. Яг одоо залуучуудаа сонирхуулаад таны яг тэр одоо дуулсан, үзсэн, харсан сониноос залуучуудтай одоо бас нэг жихнийхээ сонор төрчих зүйл юу байна? Ер нь бол
манай Ахмад түүхч археологч Перле гэж агуу хүн байсан. Энэ үний одоо оролцоогоо судалгаагаа судалгааны салбар гэж үгүй л дээ. Тэгэхээр энэ хүний нэг хийсэн том ажил нь бол монголчуудын угсаа гарлын түүхийг судлах аман домгийг мушгина гэж одоо ийм алдартай бүтээл бай. Тэгэхээр бид өөрсдөө хинбэ гэдгийг мэдхийн тулд энэ одоо ардын аман домог үлгэр туйлыг бол зайлшгүй үзэх шаардлагатай гэж боддог. Та нэг одоо жишээлбэл яагаад дөрвөн ойрд ингэ салж нүүсэн тухай аман домог гэдэг мэднэ шүү дээ. Алагдаагт дүүргээд одоо алагдаагаад явсан андуурч одоо дайн байлдаан боллоо гэж ингээд дөргөөд явлаа. Энэ хэдийг домог юм шиг боловч тухайн цагт одоо 8-аас 9-р зууны үед Монголд болж исэн олон одоо жижиг төрт улсуудын хооронд болсон төв баныг одоо гурван голын монголчууд хоорондоо бас байлдаж тэг дайн төв банаас одоогийн энэ дөрвөд баядын одоо удам угсаа зарим хүмүүс одоо баруун тишээ алтаараа шилжиж нүүсэн энэ түүхэн домгийг хэлж байгаа шүү дээ. Тэгээ энэ бол бодит юмнаас үүссэн домог. Тэгэхээр бид нэг гурван голын ихэнд нутгалж байсан хүмүүс одоо ойртын өв дээдсэн мөн яхахгүй байсан одоо уранхай өвгөн бол хожимын одоо уранхай нэг өв дээдс болсон гэдэг нь дөрвөн хүүхдэд дагуулад явсан одоо тэр өвгний үгээсэн дөрөв дуусан ч энэ домог бол зүгээр ч нэг зохиомжтой юм биш. Тухайн үеийн одоо 9-10 зууны монголчуудын түүхэн үйл явдлын үр дүнд үүссэн одоо энэ ам дамжиж ярьсан одоо түүх гэж ойлгож байна. Ер нь манай монголчуудын бас нэг онцлог бий. Бидний түүхээ одоо ном судар болгож хадгалдаг ч гэсэн тэр нөгөө нүүдлийн аян дайны юм янз бүрийн юм суурин биш учраас хадгалах чанар нь маш гэгддэг үргэлжлэдэг. Гэтэл ам дамжиж түүхийг дамжуулж үлдээх энэ уламжлал бол монголчууд саяхныг хүртэл байсан л одоо юм. Би одоо санжаа биднийг оогохт одоо бидний өвөө эмээ нэг одоо орой үдэш үлгэр туул ярьдаг байсан. Яг одоо энэ аман түүхийг дамжуулж бидэнд үлдээж исэн анхны хэлбэр юм байна гэж ойлгосон. Яг орчин цагт радио телевиз гэдэг нэг юм бий болоод тэгээ радио телевизийн ярьдаг юм нь өөр болчихог нөгөө өвгдийн ярьдаг аман түүх мартагдах юм аюул болох үедээ л гэж одоо санаа зовж байна. Таны нөгөө бас нөгөө яг хүннүүгийн одоо үетэй холбоотой сэдвэрийг археологийн судалгааны ажлууд хийдэг гэдэг утгаар хөтлөгчөө бас нэг зүйл тодруулж бас таны байр суурь гэдэг юм уу сонирхож бас асуумаар байгаа. Тэр их сонирхолтой санагдсан юм нь юу гэхээр нөгөө соёлын гавь зүтгэлтэн Сэрэнжуугаа гэдэг нэг Ахмад одоо бас түүхчний хүн байна. Тэр хүн болохоор одоо бүгд найрамд хятад ард улсад одоо элчин сайдын яамд одоо Монголоос одоо 20 жил бас тийм сууж исэн. Хятадын одоо 1-2 дугаар архивт гэдэг юм уу бас нэлээдгүй одоо судар ном эргүүлсэн тийм хүн байсан. Тэгээ тэр хүний ярианд бас судалгааны материалууд гэдэг юм уу баримт фактн дээр нэг юм их сонирхолтой санагдчихаг. Тэрийг би бас нөгөө таныг нөгөө хүннүү судалдаг археологч гэдэг утгаар нь асуух гэж байгаа зүйл маань болохоор тэнд нэг ийм нэг факт яваад байгаа. Мэн улсын үеийн одоо судар дээр энэ баруун Монгол буюу ойрдууд нь одоо хүннүү угсааных юм аа. За халах түмэн нь болохоор энэ Сямби угсааны хүмүүс юм аа гэсэн ийм одоо бичвэр одоо түүхэнд үлдсэн. Энэ ортой шүү. Энэ бол энэ талаар одоо та одоо сонирхолж бид үг гэж бодож байна. Ер нь бол монголчуудын угсаа гарлын тухай асуудал бол маргаантай. Судлаач нийгмийн асуудлыг шийдэж чадаагүй одоо хүртэл байгаа. Яг үүндээ бол бид нэг одоо бид хаанаас ихтэй вэ гэдэг ингээд хөөгд үзэхэг яг бүгд 2000 жилийн өмнөх 3000 жилийн өмнөх үеийн түүхээс яг хас хөөгөө харах байхгүй. Яг одоо хүнүүгийн үндсэн гол цөм бол одоогийн хангай алтай бүс нутгаар нутгалж ирсэн эртний одоо буган чулуун шат хэгсүргэн шэлийг үлдээгч тэдний одоо хойч гэж хэлж болно. Яг өөрөө чинь асуугаад байгаа тийг Сямбын угсаа гарлын дээсэн хинбэ гэхэд зүүн талаас одоо энэ зүүн талын хүрлэсгийн үед амьдарч ирсэн дөрвөлжин буш одоо твшин соёлын говийн бүсийн одоо ийм хоёр том соёлыг үлдээсэн юм хүмүүс.
За энэ бүлэг улсууд 2000 жил 3000 жилийн тэртээ бас хоорондоо улс төрийн хувьд одоо нэгдэж нийлэх салж нийлэх юм болсоог байгаад одоо Түмэн шанийг үед одоо нэг төрт улс энэ хүний улс. Тэгээ тэг утгааг нь бодох юм бол одоогийн баруун монголчуудын болоо халагчдын үгдээс яг харахгүй хүннүнэ гэдэг нь бол одоо маргах юм байхгүй. Энэ бол за энийг жишээлбэл биднийг яг өөр хоорондоо бол энэ бидний хүний бол бидний үгдээцээ гэдэг баталгаатай ингээд хэлж чадчихна. Гэтэл биднээс гадна бидний түүхийг хөндлөнгөө судалдаг гадны судлаач юу гэж хэлдэг вэхээр хүний бол төрг бол Монгол биш гэж ингэж одоо бичдэг. Энэ юугаа холбоотой нэг монголчуудын угсаа гарлыг аль болохыг бодлоонтуулах одоо төвөрлөлөх гэсэн энэ гадны одоо түүхчид улс төрчдийн бодлогонд бас яваад байгаа гэдгийг хэлэхгүй байх арга байхгүй. Тийм ч учраас бид нэг ялангуяа эртний түүхийг судалж явах хавцад бол биднийг бол нүүдэлчид биш. Биднийг хаа нэгтээс нүүж ирээд нутгаа хаяад явцдаг тийм хүмүүс биш. Одоогийн хүмүүсийн зарим хүмүүс ойлгож байгаа ойлголт нь юу гэж хэлэхээр хүний үдний хүмүүс байжгаад нүгэд нутгаа хаяад явахаар Шамбэ гэж хүмүүс зөрж орж ирээд тэгээ жүжаан ингээд өөрөөг угсааны улсууд ингээд ээлж дараалан нүүж одоо явсан юм шиг ийм ойлголт төрөд байгаа байхгүй. Гэтэл биднийг бол үеийн үед чулуунцгийн үеэс авахгүй бол үеийн үед ингээд байсан. Гэхдээ хэн нэг нь одоо төр байхдаа өөрийн төрт улсын нэрээ жишээл Хүнүү, Шамбэ, Жүжаан, Төр, Уугур, Монгол гэж ингээд нэрлэжсэн учраас тэр төрт улсын нэр болохоос үндэстэн угсаадны нэг биш. Тийм учраас бид нэг энэ Монгол гэдэг ч ялгаа байхгүй төрөө нэг. Зүүн гарчсан ялгаа байхгүй төрөө нэг. Төрт улсын нэр болохоос биш одоо үндэс угсаадны одоо нэг биш юм а гэдгийг л одоо зөв ойлгох хэрэгтэй. За тэгэл одоо яг хожим одоо энэ 20 дугаар зууны эхэнд дэлхийд дайнд марксизм ленинизм гэдэг нэг юм түүх нийгмийн шинжлэх ухаанд гарсан онлын нэг юм том нөлөө нь төр засагт нөлөөлөд одоо жишээлбэл үндэстэн гэж байх ёстой. Үндэстэн дотор ястан гэж байх ёстой гэдэг одоо жишээл нь хаалх бурай дөрүүд бай тэгээд бидний дэш ингээд аль болох задлаад байна шүү дээ. Тийм үндэстэн угсаатан байсан уу байсан. Байн ясны ялгаа байна. Гэхдээ тэг нь нийтдээ бидний бүгдээрээ Монгол гэдэг л одоо нэг төрийн доор нийлжсэн учраас бид нэг төртөөс үндэстний хувьцаг хоёрыг бас нэг ялгаж үзэх ёстой гэж боддог. Тэгвэл одоо зөвхөн яг орчин үе заримдаа хүмүүс чи хаалх би дөрүүд бай гэдэг ингээд хоорондоо би нэг ингээд түлхээд байгаа нь тэг н гадны хүмүүсийн явуулах шүүл гэж би хэлэх гээд байгаа. Энэ бол гадны бодлогод тийм үү? Та бүтээг ялгаа авахгүй та хоёрдхан би халах боловч бүтээг хоёулаа Монгол. Тийм учраас энэ үндэстэн төрт ёсны нэг нэгдмэл чанараа бид нэг аль болохыг одоо мэдж явах хэрэгтэй нэгдүгээрт. Хоёрдугаарт ер нь бол түүхээ баг мэдэх нь одоо бидний хоорондоо ингэж хагардуулах зөвөрлөдөх юм гол шалтгаан болох юм бас энэ үндэс болж магадгүй. Албаар нөгөө жалууд байгаа үндэслэнгээс ер нь бол манжийн төрийн бодлого бас яг энэ одоо Монголыг эзэлж авахын тулд өөр одоо өвөнд Монгол, төв Монголын одоо өөр Монгол, халах Монгол гэж хоёр дунд нь хувааж талцуулж агаад дараа нь мөн ялгаа байхгүй баруун Монгол, зүүн Монгол гэж хооронд талцуулж агаад тэгэл одоо дунд нь яс хайж байгаа л одоо манжийн төв одоо нийлүүлж авсан шүү дээ. Тэг бодлогын одоо мөн чанарыг залгаж авсан юм одоо нуугаад ах юм байхгүй бид нэг энэ гадны хөрш орнуудын нэг бол сайн мэддэг. Жишээлбэл өнөөгийн Орос улбаны улсууд бол үндэс суурь нь бол манай Монголын алтан ордны улсын үндэс суурьнд бий болсон улс. За манай өмнөд хөрш хятад мөн ялгаа байхгүй манай Хийзэн хааны одоо Юан улсын Хувлаа хааны байгуулсан Юан улсын суурьнд бий болсон улс. Тэгэд энэ хоёр улсын аль аль нь тэг манай түүхийг өөрөө болгож авч чадсан учраас одоо бидний дунд одоо яс хаях юм түүхийг ингээ наашлуулах одоо ийм бодлого бол нэлээд байна. Монголчуудыг бол одоо эртний улс биш ээ одоо тий саяхны одоо улс одоо жишээл энэ нь одоо 20 дугаар зууны эхэнд энэ
Оросын коммунист бодлогын төр засгийн бодлогын юмд бас нэлээд хүчтэй нөлөөллөө шүү дээ. Тийм учраас биднийг одоо зүүн гурван хаант улс бол биднийг одоо бидний түүх биш, манай түүх биш гэдэг ингээд эсвэл одоо залуучууд мэдэхгүй байж магадгүй 1970-80-аад оны үед Оросын нэг тийм кино гардаг байсан. Одоо казакийн ард түмнийг одоо жунгарууд ингээд алж чадж байгаа тухай кино. Тэгээд жунгар гэж хэлээд байгаа нөхдөө чинь одоо бидний зүүн гурван хаант улсын монголчууд баггүй юу? Тэгээд зүүн гарын хүмүүсийг нэг тийм гизэг үстэй нэг аймаг морхоо цорхоо хувцтай гэсэн нэг зэрлэг одоо тийм улсуудыг үзүүлж одоо муу мухайг харуулдаг юм бол энэ Оросын кино урлагт бий болсон үзэгдэл. Тэр ч байтугай монголчуудыг бас тэгж үзэн. Одоо жишээ нь та нэг санджаадаг байж магадгүй жишээ нь Урслан Людмила гэдэг одоо Оросын үлгэрэн кино байдаг. Энэ үлгэрэн кинонд одоо тэг Урслан Людмилагийн амьдарч байсан Оросын хааны нутгийг одоо түвэдэг нь монголчууд. Тэр монголчуудыг үзүүлж байгаа юм нь бол нэг аим шиг буг чөтгөр шиг гизэг үстэй аймаг хүмүүс үзүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм байлгаж болохгүй. Одоо бол нөгөө түүх археологийн шинжилгээ хөгжсөн учраас дор хаяхад сэлэм гэдэг юм хизээш тахир махир байгаагүй. Хэдэн мянган жилийнхаа турш дандаа шулуун байгаа. Бүгд 13 дугаар зууны сэлэмч мөн ялгаахгүй шулуун байна. Манай Монгол сэлэм. Монгол сэлэм тухай шүү дээ. Тэгэхээр одоо монголчуудын хувцс гэдэг бол жишээлбэл тийм өснөөс усан ургаа цаахаа хаг барган тийм хувцс биш. Харин ч одоо хээ хааг одоо гол чимгэд бүх юм харин тансаг одоо ийм тороо дурдан гэл тэ алтан мөнгө. Нэг ганц 13 дугаар зууны монголчууд ч биш. Энэ 2000 жилийн өмнөх хүмүүнээс одоо ийм тансаг баян одоо хувцс сэргэлтэй байсан. Одоо бидний малтаж судалсан одоо судалгааны их сургуулиуд булшнаас гарч байгаа гоёл чимгэлийн зүйлс дээл хувцсны зүйлд харуулж байна. Тэгэхээр бид нэг одоо түүхэнд хандахтаа бас ялангуяа түүхэн уран бүтээл хийх ийм үедээ бол түүх судлаачтай зөв бодтойгоог нь одоо жишээлбэл би бол түүхэн сэдвээр уран бүтээл хийж байгаа хүмүүс хандаж юу гэж хэлдэг вөхөд та бүхний уран бүтээл би оролцохгүй. Гагцгүй та бүхний хийж байгаа түүхэн үйл явдалд хэрэгжилж ийсэн тэр эд зүйлс одоо ёс заншил нь бол одоо яг л одоо бодтойгоо байх ёстой шүү гэдэгт би саналаа хэлдэг. Тэр кинонд шингэж одоо харагдах ёстой тийм ээ. Харагдах байдал нь одоо би нэг одоо та бүхэн санаж байгаа 10 жилийн өмнө Баггаадын түүх гэдэг нэг одоо сайхны олон цуврал кино хийсэн. Даан шаргамсалтай тэнд одоо түүхчдийн одоо зөвлөгөө авсан ч одоо үл тоосны. Тэг кинонд одоо үйл явдал яг тэг киноны үйл явдлаас гадна тэг хаад язгууртнуудын хоорондоо харилцаж байгаа харилцааны ярианууд нь одоо даалан таалан таан муусаанууд гэх ингээд бие нэгэ зүгсэн хараасан байдалтай ийм одоо харилцсан. Ер нь бол нийгмийн харилцаанд аль ч үед одоо монголчууд биентэйгээ харилцдаг хүндэтгэлтэй харьцаж байсан юм бүгд тодорхой байг жишээ зөндөө байна шүү дээ. Монголын улс товчонд Жамуу Чингис хоёрын хоорондоо хасаг одоо зөрчилтэй. Улс төрийн хувьд бол хаан ширээний төлөө тэмцсэн тэмцэлтэй тийм зөрчилтэй байсан бол Монголын улс товчонд одоо Жамуу Чингис хоёрын хоорондоо хэрэлдсэн хэлэлцсэн тухай мэдээ байхгүй ш. Харин нэг нэгэ хүндэтгээд найз минь одоо хоёул олон жил тэмцэлтлээ одоо болио. Улсын төлөө хамтдаа ярихыг нэг нь зүгээр төр одоо нэг өдөртөгч хорвоод нэг л нар байх хэрэгтэй. Ингээд тийм сайхан бэлэнцсэн уран сайхан үгээр хэлцээд биендээ найр тавьж байгаа ийм сайхан уламжил байхад заавал одоо хоорондоо муу байсан гэдэг утгааг нь тэгж одоо хэрэлдүүлж одоо хамаг муу хараал үгэлнийг одоо хэлүүлэх юм бол манай угаасаа үндэсний соёлд одоо тийм хамаатай байгаагүй зүйл. Монголчууд хоорондоо харилцааны одоо их сайхан дэг ёс мэдчилгээний олон сайхан одоо ёснууд байж хахад уулзангуудаа чимүү дайсан чамааг алны хядна гэдэг ингээ уулздаг тийм баатар байсан ч юм уу. Би хэдийгээр тухайн үед амьдраагүй боловч бидний үзэж хаарсан түүх судалгааны олон сурвалжууд бол
монголчуудын харилцааны хаад ёсны дэг ёс одоо маш тодорхой байдаг. Тийм учраас тийм одоо түүхээ сайн мэдэх бол уран бүтээлчний одоо сайн бүтээлийн гол үндэс болох хаа гэж байна. За маш их баярлалаа. Одоо ингээд монголчуудыг маань жижиглэх хуваа хооронд нь ингэж одоо толхилцуулах одоо гадны бодлого та хэлж байна. Яг энэтэй уялдуулаад би бас нэг зүйлийг сонирхож асуух гэж байгаа нь сүүлийн үеийн залуучууд таны хэлдгээр түүхээ сайн мэдэхгүй утгаараа нөгөө л жалга давны үзэл 2025 онд хүртэл байсаар л байгаад байгаа. Тэгэл нөгөө фэйс дээр одоо муталцдаг ч юм уу. Яг л нөгөө тэр тухайн тэр одоо 370 80 жилийн өмнө одоо Галдан хааны дэргэд байсан юм шиг. Одоо нэгдүгээр богд одоо агуу их одоо зан узар богдын дэргэд байсан юм шиг ингээд толхилцоод байна л да. Энэ тал дээр одоо таны одоо Эрдэнэтр докторийн хувийн байр суурь залуучуудтай хандаж хэлэх үг юу вэ? Ер нь бол манай монголчуудаас байгаа нэг хамгийн том дутагдал бол энэ гэдэг хүлээн зөвшөөрөх арга. Түүхээ бага мэддэг, түүхэн сургамжаа бага хүлээж авдаг тал байгаа шүү дээ. Жишээлбэл Монголын улс төвчөндөө ялангуяа их одоо 5 сумаа багслаа хүүхдүүдэд хэлээд одоо та нэг 5% хүчтэй шүү гэж ингээд загчил байгаа шүү дээ. Гэтэл нөгөө 5 хүүхд үндэ бол ээжийн сургаалыг мартаад л одоо эзэнт 5 эзэнт гүрэн байгуулад ингээд талж явал одоо нөгөө хагарлын эхлийг ингээд тавьсан. Тэгэхээр бид нэг ер нь яагаад түүх судалдаг. Түүх бол өнгөрсөн алдаагаа давтахгүй тулд өнгөрсөн түүхээ мэдчих шүү дээ. Бид өнгөрсөнд юунд алдсан сургамжийг тэг алдаагаа л бид нэг одоо давтахгүй байхын төлөө л одоо түүхээ судал. Тэг одоо түүхийн сургамжийг л авч сурах юм бол Монгол үндэстэн одоо хөгжин дэвших гол үндэс суурь нь болно гэж би боддог үнэ нэг. Яагаад би энэ тухай хэлж ийм вэхээр 1911 онд Богдхаант Монгол улс гэж байгуулад Манжчин гүрний одоо дарангуулаас хятад Монгол одоо бүхэл улсууд одоо манжийн одоо ихшилээс саллааш. Тэр үед одоо 1911-ээс 1915 онд яг нөгөө одоо манай бидний монголчуудын хэлдэг нь үүлэн чөлөөний нар гарсан байхгүй. Нөгөө өөр хаалх баруун Монголын бүх монголчууд нийлсэн. Ил таруутай одоо Тува одоо Казахстан одоо монголчууд бүгд нийлээд одоо нэг зүүн гараа монголчууд бүгд нийлээд Богдхаант Монгол улсад нийлсэн. Энэ бол 1911-ээс 15 оны хооронд үйл. Тэгээ энэ юунаас болж ингэ болсон гэхээр бас бидний буруу биш. Нөгөө бидний өмнөд хойд хоёрын хөрш бол за нөгөө монголчууд буцаад нийллээш. За одоо наач болохгүй шүү гэд хоёр талаас нь хавчин шахаж хагаад Хягтын одоо тэр гэрээ гэдгийг тулган хүлээлгэсэн. Тэг одоо 1915 оны тэр Хягтын гэрээ бол Монголын түүхийн одоо бас л гутамжтай нэг үе. Бүх монголчууд нэгдэж чадсан дээр нь одоо дарж авахгүй бол надад ч одоо болохоо байлаа гэж. Орос Хятадыг нийлж дарж авсан юм дээ. Тэгээ тэг хоёрын нийс нь бол Монголыг хоёр хуваагаад нэг хэсгийг биднийг захираа нөгөө хэсгийг та нар захираа гэж хэлээд одоо үлдсэн. Тэгээд 1921 оны тэг хувьсгал гэдэг юм нь бол 17 онд октябрийн хувьсгал яалж Орос өөрөө эгний дайны нөхцөлтэй болсон. Тэг бас л үүлэн чөлийн нар биднийг одоо монголчууд ашиглаж тусгаар улс болж 21 онд хувьсгал хийгээд нэг 11 оны хувьсгалынхаа үргэлжлэлийг хийж аваад тэгээд одоо тэгээ явж 1945 оны тэг 10 сарын 2-нд одоо бүх нийтийн санал асуулгыг Монголыг тууруу тусгаар улс болгон хүлээн зөвшөөрнө гэдэг бол энэ бол бидний түүхэнд байгаа хамгийн том амжилт байна. Үнэхээр бид нэг ардаасаа урдаасаа ингээд өвчүүлээд хэрчүүлээд одоо үлдсэн нөгөө могоо 3 хувааж одоо гөрүүлийн чинээ Монголыг 3 хуваасан улсын чинээ гэдэг үг чи эндээс үүссэн байхгүй. Яг л нэг хэсэг нь орсоо нэг хэсэг нь одоо тэг их тэмцэл одоо амь насаа өгж бидний одоо хүмүүс нь 20-30-аад оны түүхийг одоо хэлмэгдлийн түүх коммунистууд олон хүн алж чадсан нэтэ гэж бас нэг хэлдэг. Үнэн. Тэгэхээр Маршал Чойсон гэдэг хүн яагаад тусгаар тогтлыг авч үлдэхийн төлөө зөөлш. Маршал Чойсон гэдэг хүний одоо оронд хинч байсан яг тэр хүний үйл явдлыг давтна. Давтахгүйгээр байх ямар ч нөхцөл тухайн цаг үед. Эсвэл чи энэ хүнээ хаад эсвэл одоо чи чамааг аална гэдэг хүн бас амьд үлдэх. Амьд байгаадыг бас улс орноо авч үлдэх нэг юм бодлого бас байна шүү дээ.
Нэг иймэрхүү үйл явдал бол болсон байх гэсэн. Тэгэхээр би бол өнгөрсөн үеэ нэг хараа зөвөх шаардлагагүй. Зүгээр бид өнгөрсөнд юу хийсэн, юундээ алдсан, юундээ онсон гэдгээр ухаарч мэдэх юм бол монголчууд угсаатны хувьд, соёлын хувьд дахин сэргэж босчих юм түүхтэй ард том. Одоо жишээлбэл Оросын их алдартай түүхч Гумилёв гэдэг нэг хүн шүү дээ. Монголчууд одоо ингээ угсаатны хувьд одоо унаж яваа ард юм аа. Тэгээ 500 жилийн настай гэж. Яг нарийн одоо Гумилёвын тэг түүхийг судалгааг уншиж судалсан хүн байх юм бол бас зарим нэгэн нөлөөллийг мэдэж болно. Түүх бол ийм давтамжтай байгаль түүхийн бүхий л одоо эрчим хүч. Тэгээ тэг нь одоо хүнүүгийн үед нэг өсчөндөгөө Монголын үед нэг өсчөндөгөөд одоо орчин зай үед нэг өсчөндөөж байгаа тэг нөгөө давлгаан цикл үеийг л одоо судлаач хүн их сайн олж харсан том судлаач хүн учраас байгаль нийгмийн одоо энэ хөдөлгөөнд давхцсан оргил үедээ үндэстэн хүчтэй болдог ийм үеийг л хэлж байгаа. Тэгээ биднэрт ийм цаг өмч бас ойрхон ирж байгаа учраас бидний заавал халах Монгол ойр дövд хоорондоо тэрсэлтгүй шагна. Халах ойр дövд бид нэг Монгол улсыг хамтдаа зохицлоосон шүү гэдгээл одоо дуурч хэлж чаддаг болов одоо бидний хүн бүртэй. Эрдэнэт ах маань одоо ингээд археологийн хүн тэгээд голцоо ингээд хүннүүгээр одоо судалгаа бүтээлүүд хийдэг боловч одоо энэ одоогийн Казахстан гэдэг юм уу, Хятадын Шинжаанд гэдэг юм уу, энэ ойрттой холбоотой археологийн бүтээлүүд бас их гарч ирдэг юм шиг байна. Тэгэхээр хэдийгээр Эрдэнэт ах хүннүүгийн судалгаа хийдэг боловч одоо тэр Казахстанд одоо гарч ирж байгаа археологийн бүтээлүүд гэдэг юм уу, Бүгднайрамд Хятад ард улсын Шинжаанд гарч ирж байгаа бүтээлүүдийн талаар одоо таны одоо мэдсэн сонссон монголчуудаа бас сонирхуулж хэлмээр одоо тийм баримтсэлт одоо юу гэдэг юм бол хаагд миний одоо хамгийн бас Монгол хүнийхээ хувьд иргэн хүнээ санаа зовдөг юм бол одоо хэлийн чандад байгаа түүхшээлийн дурсгалуудаа бид нэг баг анхаарч байгаа байхгүй юу? Яг үнэн таны хэлдэг одоо тэг одоогийн Бүгднайрамд Хятад ард улсын Шинжаан уугуурын нутаг бол Зүүн хаант улсын өмнөд хэсэг. Одоогийн Казахстаны нутаг дэвшиг бол тэгчтэй одоо Зүүн хаант улсын үндсэн гол цөм нутаг. Тэгэхээр тэнд байгаа одоо түүх соёлын дурсгалуудыг бид ингээд биднийх биш хайжсан. Нөгөө тэнд оршин байгаа одоогийн Шинжаан уугуурын улс одоо Казахстаны улсууд болохоо энэ бидний юм биш гэдэг ингээд хайжсан ингээд аль талдаа ингээд хаягдсан байгааг бид нэг бас одоо олж харж судлаачдын явж үзэж харах түүхэндээ оруулж энийг алдаршуулах заашгүй хэрэгтэй гэж боддог. Би зүгээр энийг яагаад хэлж байгаа одоо манайд энэ аялагч олон улсууд ингэ аялж шít. Би яг саяхантай аялагчтайгаа хинэн телевизийн аялагч яг Казахстанд одоо тэг Голдонбашдын үеийн бичээс нэг том хадны бичгийн тод бичгийн одоо маш том дуршлагыг үзүүлээд одоо ярьж байгаа нь би харсан. Тэг бол тод бичгийн дурсгал бол яахахгүй бичгийн гэсэн үг юм уу? Тийм учраас техник одоо манай түүх судлаачид очиж үзэж техникээ түүхэндээ оруулж бичих шаардлага бол байгаа шүү дээ. За би өөрөө зөвхөн нэг телевиз бас хятадын телевизийг явж байгааг харсан. Шинжаан уугуурын нутагт одоо яг тэг Голдонбашдын өвөг нь байрсан Тэнгэрийн сүм гэдэг одоо нэг уулан дэг барьсан том алдартай сүм байна. Тэнийг одоо хятадын одоо телевизээр үзүүлээд нэг хальт үзүүлээд өнгөрч чадлаа. Яг нь бас яг тэг Шинжаан уугуурт явж исэн манай тухайн үед манай төслийн удирдагч ажиллаж исэн Одхүү гэдэг улс төрч тэг бас үзсэн тухайгаа ярьсан. Тэгээ энэ гайхамшигтай дурсгалуудыг бид нэг мэддэг байх юм бол тэнд ч бас одоо монголчууд удамгс амьдарч байгаа. Шинжаан уугуурт бас монголчууд амьдарч байна. Казахстанд бас монгол угсааны улсууд ажилласан. Тэг монголчуудаа сэргээг санах өөрсдийнх нь өв соёлыг мэдүүлэх бас юм буянтай үйлс гэж хэлэх болохгүй юм байна. Дараагийн асуулт болохоор доктор би бас өнөөдөр манай нэвтрүүлэг бол энэ Жон Аргийн морь өрийн музей дээрээс явж байна. Тэр утгаар нь би бас нэг зүйлийг бас сонирхож асуумаар байгаа. Таныг одоо энэ хүннүүгийн ингээд судалгаа археолог малтлагын ажлууд хийгээд явж байхад одоо тэр хүннүүгийн цаг үеийн гэдэг юм уу хөгжмийн одоо эд хэрэгсэл тийм ээ морин хуур гэдэг юм уу энэ ихклийн гэдэг юм уу энэ хөгжмийн одоо археолог одоо олцсон ийм зүйл одоо гарч ирж ирсэн үү? Байна. Энэ нь бол Хятадын түүхийн сургуульчид бол хүннүүгийн баяр наадмын тухай тэмдэглэсэн юм бол би.
Жишээлбэл хүнүүнийг одоо хавар намартай их тайлга хийж морь уралдуулж бүх барилдаж одоо найр наадам ээдэг гэдэг ингээ маш тодорхой байсан. За дээр нь манай археологч Цэндэрж, актив Цэндэрж 1990-ад оны эхэнд Төв аймгийн Ултан булаг сумын нутгаас морин толгой гэдэг хүнүүгэн булшнаас хил хуур ясан хил хуур болсон. Судалгааны явцад Өмнө Говь аймгийн нутгаас Баян булгийн төвөөс бидний ийм хүрэл хидл болсон. Ятга хөгжим тоглож байгаа, бишхүүр үлээж байгаа ийм 3 хөгжимтэй. Тэгэхээр энэ дуу хөгжим гэдэг юм бол хүнүүд бол байсан. Тэг бол одоо марах юм байхгүй. Одоо археологийн баримтууд нэг тодорхой байж байна. За дээр нь сургуулийн мэдээнд хятад сургуулийн төвөнд бас ингэж бичсэн байна. Хүнүүнэрийн дуулах нь чон уйлах мэддэг ч одоо тэг өөр хүн үндэстэн угсаантай хүн бидний дуулахыг сонсохоор одоо тэгж сонсогч магадгүй л одоо. Тэг бол би манай уртын дууг хэлж байгаа ба. Тэг хоолоо цогц их одоо өндөг темптэй дуухаар чон уйлж байгаа юм шиг одоо хариу үн тэг сонсогддог байж магадгүй. Одоо манайхны дуу хөгжим одоо ойлгохгүй хүнд бол хэцүү сонсогч болно шүү дээ. Тэг биднийг ямар ч хэлсэн одоо дуу хөгжимтэй байна гэдгийг баталж хэлсэн тийм одоо юм муу хэлж бичиж байгаа ч гэсэн одоо дуу хөгжимтэй байсан гэдгийг баталж байгаа энэ сургуулийн мэдээ бол хүнүүнийг дуу хөгжимтэй байсаа л гэдэг. Дэг нь одоо энэ Монгол орны нутагт байгаа хадны зургууд байна. Хадны зурган дээр байгаа хөгжим биш одоо бүжиг хийж байгаа. Бүжиг бол зүгээр чимээгүй хөдөлгөөн биш шүү дээ. Заавал одоо айдантай ч юм уу байх шүү дээ. Гэх мэт юм олон сүржүүлсүүд биднийг бол одоо хөгжимтэй байсан бахмаар. Одоо тэгэл Алтай ядаг гал байж лээ. Хэдийгээр мянган жилийн өмнөх боловч тэр чинь гинтхэн юм болчихсон. Өмнөх үеэсээ уламжилж авсан соёлын өгөөд байж байгаа шүү дээ. Дуу хөгжим одоо яг бидэнд яг бодтойгоо одоо морин хууршигч гэх юм уу одоо нэг хэл хөгжим шиг юм бодтой хөгжмийн жишээг олдог бол хэл хуураас өг. Тэгээс ер нь бол дуу хөгжим бол байсан гэдэг тодорхой. Тодорхой дараагийн асуулт бас нэг сонирхолтой юм байгаад байгаа. Тэр юу гэхээр одоо хүнүүгээс авахгүй бол манай ахуй соёл ингээд ер нь бол уламжлагдаад одоо маш удаан он цагийг туулж явсан. Гэтэл бол одоо манжийн гүрний үед одоо монголчууд манжид эзлэхдэгтэй манжи одоо маш их одоо ахуй гэдэг юм уу, соёл гэдэг юм уу, хэл гэдэг юм уу ингээд их ийм юмнууд их наалтцсан. Тэр утгаараа нөгөө дээл хувцас өөрчлөгдсөн ч гэдэг юм уу, нудрахтаа болцсон гээл тэгж байна. Нэг бол одоо имэйл маань одоо өөрчлөгдсөн ч гэдэг юм уу, ийм юм явагдаад байна. Тэгэхээр энэ талын одоо таны байр суурь ямар вэ? Үнэхээр одоо бидрийг одоо тийм их одоо хувцсны соёл дээр гэдэг юм уу, морь ахуйн соёл дээр гэдэг юм уу одоо өөрчлөгдсөн юмуд хэр их байд юм бэ? Манжинэр жишээлбэл өөрсдөө бичээрээ мал аж ахуй эхэлдэг бас малчин хүмүүс шүү дээ. Тэг утгаараа бол ерөнхий одоо манж одоо Монгол хувцсны ерөнхий нийтлэг юм бол байшин дээл гэдэг үг. Зүгээр зах хандцын ямар байшин бэ гэдгийг гэсэн бол хувцсны ялгаа гарч гэлдэг. Тэгээ манжийн төр өөрөө бие дас төр цус болсон учраас өөрхөн төр засыг одоо биднэрт хүчээр тулгаж өгнө. Тэгэд юм одоогийн нэг босоод ахстай дээл, дээлийн ханцуу, гизэг үс. Жишээл Монгол гизэг үс чинь бол шивлэг гизгээд одоо 2 салаа ингээд сүлждэг одоо хөхлөгөөд гизэгтэй байхад тэг хөхлийн аваад шивлэгийг нь одоо ганц сүлжсэн ийм манж гизэгээд 5 гизэг чинь бол 20 дугаар зуунийхэн хүртэл монголчууд ингээд баттай явуулсан юм. Энэ бол ер нь гадны хувцас хэрэглийн тийм элементүүд өөрчлөгдсөн тал бий. Гэхдээ үндсэн цаад аж ахуйн нэг бэлчээрээ мал аж ахуй байсан учраас тэг үндсэн дээл хувцсны загварыг нь бол монголчууд хэвээр хадгалж үлдсэн. Гэхдээ өөрсдийнхөө үндэсний соёлыг баг авч одоо баг анхаарсантай холбоотойгоо манжинэг өөрсдөө жишээл хятад үндэстэнд уусаж байхгүй болсон. Соёлын хувьд, хэлний хувьд, ахуйн хувьд одоо нөгөө хятад соёлыг өөртөө хүлээж авсан учраас нөгөө манж соёлын өөрөө үндэснийхээ хувьд байхгүй болсон шүү дээ. Гэтэл бид нэг манжийн төрийн ихшээл байшин хэдий боловч нэг үндсэн мал аж ахуй маань одоо байшин учраас тэгээд бас холтоогүй өөрсдөө тэг ахуйн соёлын хэвээг нь хадгалж ирсэн монголчууд ийм одоо хэвээгээ үлдсэн гэдэг одоо том дэвшил байгаа.
Манжийн төрийн хувьслын юм бол байна. Техник үгүйсгээ тэгээд отго жинс одоо дээлийн зах ханцуу гутал хувцас өөрчлөлсөн юм түнэс үндсэн ахуйн соёл болон оюуны соёл Монгол өөрчлөлттэй үс ойлгож байна. Хүннэг үед аха манайх ч юм бол удрахгүй байсан байгаа. Танаа олдоруудыг ингээд Шингис хаан үзэж ч юм ингээд ороод харахаар голцсон. Ер нь бол хүнүүгийн үеэс төргийн үеэс гэсэн одоо энэ ханцуу нарийнхын юм бүгд ингээ байсан болох нь одоо хүн чулуун өшөө хадны зүгт маш тодорхой байна. Энэ юут болоод нөгөө дайн тулдаан хийхэд нөгөө нум сум харахт нөгөө намирсан урт ханцуу бол цаад болно шүү дээ. Тэр нь ахуйн хөвдчтэйг дайн тулааны үуч гэсэн ер нь энэ монголчуудын хувцс хэрэгэл бол имэйл одоо тэг бүх юм бол өөрсдийн амьдралд нэг зөгцсөн. Одоо имэйл жишээлбэл 50 суудалтай хол явахд ядрахгүй бат бүх байна. Тэгээд тэгнийгээ дээрлээд унтчихин ч гэдэм үү. Одоо тохом нь ингээд дэвшгээг болоод ингээд явцдаг. Гэтэл орчин цагийн одоо 20 дугаар зууны Монгол имэйл яагаад ийм хурдан өөрчлөгдсөн гэхээр суурин огонд шилжээд морь молог баг явдаг учраас зөвхөн суурин хүрээний улсуудын гоёлын имэйл бол нэг жоохон өндөр бүхтэй болж хувьсаж өөрчлөсөн. Түүнээс үндсэндээ одоо жишээ нь баруун Монголын имэйлүүд бол сайхан 50 суудалтай нөгөө намхан бүхтэй байдаг хэвээр л байгаа шүү дээ. Тэгээ ахуйд ойр байгаа учраас нэг хувьслын баг өөрчлөгдсөн. Тэгвэл сүүлийн үеийн тэр өндөр бүрхтэй болдог бол одоо нийслэл хүрээч гэдэг юм уу жоохон суурин болоод ирэхээр суурин болоод ирэхээр тэг өндөг хавтгай одоо нарийн бүрхтэй болоод эхэлж байгаа юм. Нэг удаан морин дээр явахгүй зүгээр л ойр зүүрийн хугацаанд явдаг холбоотой байна. Тэрнээс биш тэрийг бол манайхан бол зөв ахуй өвдөг соёлын өвдөг чим чамин гандан болгосон болохоос биш. Манжууд юу гэдгийг бодлохоор эдгээр дахиад одоо дайн тулаан тэмцэл бослого хийж магадгүй өөрчлөлтсөн монголчууд одоо жишээлбэл зүүн талын монголчууд баруун талын монголчуудын имэйл бас хуучнаараа яг нөгөө 50 суудалтай намхан бүхтэй хэвээр байж л байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө хүмүүс малчин ахуйда өөрийнхөө ахуй амьдралд хэрэгтэй юмд нэг ёндоосон урт нарийн бүхтэй хавтгай бүхтэй юм хэрэглэхгүй л байгаа. Би нөгөө энийг танаас яг асууж байна гэхээр та нөгөө бас нэг дэх нь би таны нэг нэвтрүүлгийг харж байхад нөгөө имэйл тайлбарлаж ирсэн байхгүй. Тэгээ тэр утгаар нь би яг тэр имэйл чи яг л одоо тэр үндсэн монгол имэйлийг чинь хэлбэр төх нь хадгалагдаад байгаа байхгүй. Намхан бүхтэй. Яг нөгөө хаад язгууртных болохоо жоохон баян тансаг хээ чимгэлэл одоо гоёлын их илбэг одоо алтан мөнгөний чимэглэл илбэг болчихж байгаа. Түүнээс ердийн малчин ардынх болоод яг л одоо байдаг асаагаа байна. За одоо жишээ нь энэ Аранга аймгийн Үлзэт сумд нөгөө Лут хот одоо олдуур гараад ирж байна тий. Тэгэхээр би бас юу гэж асуух гэдэг нь гэхээр ер нь энэ гурван голын сав гэдэг юм уу одоо хүннүүч вэ, түргэнч вэ, хойш хойштой улсанч вэ ер нь ингээд яг төвлөрж исэн одоо газар нь одоо ар хүр хангаа гэдэг юм уу яг энэ гурван голын сав газар гэж ойлгож болох уу? Мөн одоо яг харахгүй одоо бүхий л одоо Монголын археологийн томоохон дурсгалууд бол энэ орхон болон хануу хүнүү голын айл савд байна шүү дээ. Энэ бол улс төрийн болон эдийн засгийн төв байшин гэдэг бүх талаар нотлогдож байна. Археологийн баримтаас нотлогдож байна. Зүгээр тэг Эдрангагийн болсон Лут хот гэдэг ойлголтыг бол би өөрөөс нь асуусан дэг. Би бол тэг Лут хот гэдэгт нэг хэтгэлтэй биш аа. Хот бол арай өөр том ойлголт. Тэг бол зүгээр тагтлын сүм байсан байх магадлал бол илүү байж магадгүй л гэж байна. Одоо ирэх 2026 оны одоо таны одоо бүтээл судалгааны ажлуудын төлөвлөгөө ер нь одоо миний тавьсан зорилго бол одоо тэг Хүнүүгийн хааны нэг буш эхэлсэн явж байна. Энийг нэг 3-4 жил багтаага дуусчихвол одоо тэгээд одоо өвгөн хүний одоо ажил хийх хугацаа ингээд дуусч байгаа учраас ингээд амар сайхандаа жаргал гэсэн төлөвлөгөөтэй л. Сүүлийн их том үйл хэрэг байх болов уу гэж та. За манай өнөөдрийн дуу историйн нэвтрүүлгийн хөндөд зочноор урагдж хүрэлцэн ирсэн Эрдэнэ Батрахтай маш их баярлалаа. Таны дараагийн ажил үйлс
одоо бүтэмжтэй сайхан өрөөлтэй байх болтугай. За тэг өнөөдрийн зочиндоо Эрдэнэтрахтай Рэнцэнгийн Утсангал ахын морин хүрээнд дуул гээд энэхүү одоо номыг дурсгаж байна. Дуваа строгийн зүгс. Энэ номыг чи би хийлцэн хүн шүү дээ. Зөв. Зөвлөхөөг нэжсэн. Миний хамтарч ажилладаг одоо хамгийн мундаг уран бүтээлч дүүмэн байсан. Залуугаар явуулчлаа. Баярлалаа.